Орой минь хүргэе та бүхэндээ. Тэгээд миний влогтай хамт буйнаа влогтай хамт байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За нэг сараад өгнөхөд ер нь бол айгүй олон зүйлүүдийн ард гарсан байна. Тэгээд хүн болгон яг нөгөө юу гэдэг ч тий одоо ачаал ихтэх, дархлаа муудах гэх мэтлэн олон зүйлүүдээс учир шалтгаануудаас болоод өвддөг байгаа. Тэгээд яг ерөнхийдөө бол нэг сарда болвол ерөнхийдөө жоохон өвдсөн. Тэгээд бас эмчилгээ хийлгэсэн гэвчлэн шинжилгээ өгсөн гэдэг өөртөө илүү их нөх хүн ер нь бол нэг өвдөж өөрийгөө жоохон мэдрээд ч юм уу те яг тэгж энэ. Тэрнээс өмнө аль болоход өвдөхөөсөө өмнө л ерөөсөө өөрийгөө үзүүлж харуулж шинжилгээ өгч өөртөө анхаарч өөрлөгөө өнгийж өөрийгөө хайрлах нь маш их чухал юм байна гэдэг ер нь бол энэ нэг сард бол маш ихээр ухаарч ойлгосон тийм сар байлаа. Тэгээ 2 сард бол өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлаж өөрийнхөө ойр дотны хүмүүсээ бас хайрлаж за дээрэс нь зөвхөн тэр зүйл төдийг айгу томоо харах хэрэгтэй юм байна гэж 2 сард ерөнхийдөө бол төлөвлөөд явж ийн. Тэгээ та нар маань бас илүү их надад бас гоё урам зоригуудыг сэтгэлдээ бичиж үлдээгээсэ гэж айгу хүсэж байна. Тэгээд дээрэс нь буйнаа влогтой үргэлж хамт байгаараа тэгээд олон гайхалтай бас шин зүйлүүдийг бас хийхээр төлөвлөж байна. Манайхан тэгээд та нартаа ерөнхийдөө бол 2 сараа ер нь 2 сар гэлтгөө бүх одоо саруудаа гоё төлөвлөөд тэгээд илүү гайхалтай цагуудыг бас өөртөө зарцуулж тий өөрийнхөө хайртай дотны хүмүүстэй болно танихгүй хүмүүс ч гэсэндээ тэр маш гоё зүйлүүдийг бас тий ингээд бэлэглэж тэгж хандаасаа гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд үргэлжлүүлэн миний влогтай бас үргэлж хамт байж өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийнхаа дугаараараа уулзлаа. Түр бай.